Монгол Алт компани захирал нямтаашрын байруулсан хувийн хаусанд барилгын ажил хийсэн засварын багийнхан мөнгө авахаар Монгол Алт компани үүдэнд цуглараад байна. Эдгээр хүмүүс өнгөрсөн 2013 оны 11-р сард Монгол Алт компани захирал нямтаашрын нөхдөд барилах хувийн хауст хийсэн засварын хөлс болох 2.7 сая төгрөгийг авч чадалгүй 4 сар орчим болж байгаа юм байна. Эднэртээ өөрчн өглөө уулзсан чинь бид нэр ойрдоо одоо тийм мөнгө цаас гаргаж өгч яадлаа. Юу алга байна гэсэн байхгүй. Танаа ажилчдтай хэний байрыг ерөн зассан юм бол хэдэн одоо энэ маркет чинь энэ эзэн штэ. Энэ нямтаашир гэдэг. Нямтаашир гэсэн юм. Эдний чинь нөхдөд төлөөд юм байна. Тэднийд нь очиж бэлтаанаас ял тэгээд ирсэн. Тэгэл иймэрхүү асуудалтай яваад байна. Бэлтаанах хугацаанд богино хугацаанд наасан. За нэг бид нар тэгж ингээд 20 гаруй тонсон баг. Ер нь нааша 90 очин бас дундуур нь нэтрэгээ. Тэгээд гсэн чинь одоо болох дээр тэгээд тэрнээс хойш одоо болтол бас дундуур нь бид нар чинь бас улсууд цагаан сар явуулах гээд ингээд бүгд баярууд орж ирэхэд нэг төгрөг авч чадаагүй. Тэгээд одоо энэ талаас юу авах вэ? Тухайн үед ажил хийж байхдаа мөнгө төгрөгөө авч болохгүйсэн юм уу? Авч болоогүй. Дуусгаад өгчин. Гүйцэтгэл ороод ирнэ гэсэн. Тэгэхэд дуусгацсан хойно одоо ингээд дуусаад бүр одоо 3-4 сар болчиход байхад ингээ юу ч мөнгө төгрөг юу ч байхгүй. Одоо бүр аргаа ураад ингээ явж байна. Энэ асуудлаар Монгол Алт компани албан тушаалтнуудтай уулзч тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс ийхүү татгалзлаа. Бид нар хоорондын асуудал шүү дээ. Төлбөр тооцоон дээр манай дээр мэдээ нэрэхгүй байсан байхгүй. Тэгээд Ямар тач хоёр тал асуудлыг ярилцаж хэлснээс энэ 7 хоногийн сүүлээр Монгол Алт компанийн засварын багийнхны мөнгийг өгөхөр болсон юм а.